За сайн байцгаана уу. Сетапныхаа бичлэг хийхээр Ашли миний би бараг 2-3 жилийн дараа хүрэлцэн ирээд байна. Яа одоо эндээс ахуулаад ер нь бол миний яг стрим хийдэг өрөө нь орж ирж байгаа. Өрөөний маань хаалга байна. Ингээд ороод ер нь компьютер лаад уу. Би бараг энэ өрөөнд зураг зурж ер нь хичээл хийх юм өөр нэг юм хийгээд бэ. Тэгвэл ямар харагддгийг ингээд харуулчихъя гэд бас өөрөө яг энэ өнцгөөс бичлэгээ эхлүүлсэн. Тэг ер нь нэг ийм сетап байгаа. Тэг одоо нэгээр нь детальчлаад ярьж өгнө. Тэг үнийг нас давхар бичээд явна. Тэр доотлын кабел менежмент бол маш муу байгаа. Тэрийг бол бараг хараад хэрэг. Миний сетап бол бүр амар үнэтэй, тийм амар их мөнгөөр бүтсэн сетап биш. Яг дундаж тиймэрхүү сетап аа. За энэ хэсэгт миний стримний артлын буюу background хэсэг маань харагдаж байна. Сүүлд шинжилэлт хийгээд ийм номын сантай болсон байгаа. Тэгээ энэ стримийг маань өсвөр хөнгөлөг харагдуулж байгаа. Тэгээ ер нь ил харагдах байдлаар нь хөөрхөн жижиг тавьж өгсөн. Тэгээ эргээд харвал миний яг гол үндсэн стрим хийдэг ширээ сандал маань стримний ер нь хэсэг маань харагдаж байна. Стримний артлын хэсгийг харсан баг. Тэгээ ер нь бол стрим их нэг иймэрхүү харагддаг гэдгийг сүүлийн үеийн стримийг үзэж байгаа хүмүүс мэдж байгаа хаа. Тэгээ ерөнхий тайруулаад харах юм бол миний зургийн маань зураг зурдаг одоо мольберт тэгээ энэ шинээр сүүл тавсан тал маань байна. Иймэрхүү энэ сүүлийн үе зураг авалж байгаа. Тэгээ ийшээ эргэж харлаа. Нөгөө хэсэг маань харагдаж байна. Кабел менежмент жоохон ус асуудалтай. Нэг хэзээ цаг шийтгэл ах. За энэ миний чихмэл харагдаж байна. За энэ миний нүрэ бодтой хэсэг. Тэгэл нүрэ бодоод нэрсө баруун эргээл стримлүүг орчдөг энэ. Мейкапны ширээ. За яг үндсэн стримний гол зүйл рүүгээ ер нь бол ирлээ. Ерөнхий харахад бол нэг юмр байгаа. Ер нь цагаан өнгөтэй аль болох байлгах гэж ер нь бол хичээсэн хэрэгслүүдээ. Гэхдээ барыг тал нь харалтаа. Ер нь бол жоохон цайвар байлгал илүү гоё харагддаг юм шиг санагдаад байт. За мэдээж сандал, ширээ, мониторнууд, тэгээд гэрнүүд, камер, гэрэлнүүд. Тэгээ доор процессор гэсэн хэсгүүдээс бүтэж байгаа. За энэ бол компьютерийн хамгаалалтаа шилээ тавьсан хажууд нь цэвэрлэгч болон алчуурыг ер нь аль болох шилээ зүүх гэж хичээдэг. Энэ миний гэрэлний удирдлага. Энэ сүүл тавсан ер нь бол гэрэл. Нөгөөх нь болохоор ring light. Энэ ring light ер нь бол маш муу, ер нь бол их тийм зөвлөмөр нэг аваад димээ. Яг сайн авал зүрлээ. За эргэж харуул нэг юм хэсэг байна. Дахиад нэг харуулчих. Тэгээ энэ номын сан бас гэрэл астай. Гэтэ би хизээч асаадаг үлээ. Ардаас гэрэл ер нь асахаар амар бор харагдах. Гэрлийн одоо буруу юу? Одоо буруу юу гэх юм бэ? Буруу ямар ч тач буруу харагдана. Ардаас биш урдаасаа аль болох тусгаа тэгээд гэрэлтүүлэг тэр ер нь сайн зохицуулах амар чухал байдаг. Тэгэхгүй бол тэгээд бор харагдсан. За сандлын хувьд болохоор Shark-ийн сандал байгаа. Би яг загварыг мэдгүй. High-tech-с 560,000 орчим төгрөгөөр авсан. За 2 монитор байгаа. Миний main монитор бол Asus-ийн 144. Тэгээ second монитор болохоор Acer-ийн 60 Hz-ийн монитор байгаа. Тэгээ ер нь second гол үсгэж авч ирсэн. Микрофоны хувьд гэсэндээ бас гол үсгэж авч ирсэн. Би 350,000 төгрөгөөр HyperX-ийн Quadcast гэд хийх стример нь ашигладаг л энэ. Чихвч болохоор Razer-ийн сүүл чинээр авсан юм чихвч байгаа. За процессорны үзүүлэлтийг бол бичгээр оруулчихъя. Нэг нь тайлбарлал би бас яг үндэ сайн мэдэхгүй. Шууд хэлж мэдэхгүй тэгэхээр харьцаад бичгээр оруулчихъя. Тэгээ үнийг нас бичгээр оруулнаа. Ер нь бол процессороо ангаар нь 2,300,000 төгрөгөөр бол авсан. Энэ тэр болохоор камер шилжүүлэгч. Камер шилжүүлэгч бол мэргэжлийн камер шилжүүлж байгаа үе заавал шаардлагатай. Ямар ч шууд орж ирдэггүй мэлээ. Тэгэхээр юм шилжүүлэгч конвертер заавал шаардлагатай гэдээ авч байсан. 50,000 төгрөг баха. За ингээ хажуутлаас нь
Бас процессороо цагаан хөхтэй байсан. За энэ болохоор миний бас хаяа хэрэгэлдэг чихвч earbuds аа. Энэ болохоор Logitech-ийн 150,000-аар авсан юм earbuds. Яа. Эндээс суугаад дахиад өөрийгөө харуулж байна. За камерны тухайд гэвэл болохоор Panasonic-ийн Lumix G85 гэдэг камер. Тэгэл линзэн тусдаа өөр линз авч хийсэн юм камера. Тэгээд ер нь бол давгүй. Гэтэ хуучнаар нь авч исэн 2 сая төгрөгөөр. Ер нь бол үндсэн нь бол шинээр олж хүнтэйсэн. За 2 гэрэл маань энэ сүүлд энэ гэрлийг болохоор компьютер линз 250,000 төгрөгөөр авсан. Ring light-ийг бүр бүр хямдхан хятад ийм ring light онлайн төрөөс 50,000-аар авсан. Йоо. Дахиад өөрийгөө харуулад эхэллээ. Яг сүүлдэндээ оруулж байгаа болохоор яг ингэж яг яаж бичсэн сайн ойлгохгүй л. Keyboard-ний хувьд болохоор Black Widow V3 Pro Razer-ийн keyboard би тэгээд яг үнийн мэдхгүй бичгээр оруулнаа. Энэ бэлгийн замаар ирсэн. Ийм keyboard яг keyboard-ны бас нэг дуртай хэсэг гэвэл энэ YouTube лээ. Нэг юм энийг надад хүн бэлгэлж ирсэн эрвэхийн дуртай болохоор. Маусны хувьд гэвэл Glorious-ийн O model гэдэг нэртэй wireless маус байгаа. Үүний хувьд нэг 350,000 орчим төгрөг байдаг юм шиг байлээ. Тэгээ хүнд хөнгөний 62 грамм байдаг гэсэн баха. За миний сетапны бичлэг инхүү дуусж байна. Тэгээд 2025 оны 5 сарын 2-ны байдлаар иймэрхүү сетаптай байна. Тэгээд би нэг бас Mercer айгу олон жил ингээ баар сайжруулаад юм болгосон. Тэгээ цаашдаа ч гэсэндээ юмнуудаа сайжруулаад тэгээ жил болгоо иймэрхүү видео хийн хаа гэж найдаж байна. Тэгээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.